энэ Оросын талын мэдээлэл ТАСС-аас авсан. Өчтөр 1400 Украин цэрэг нас барсан гэж байна. За тэгээд тагнуулын мэдээлэл ингээ аваад үзэх юм бол хэвлэл мэдээллийг аваад үзэх юм бол Оросууд өчтөр орой зөвхөн өчтөр орой 100 пуужин явуулсан гэж байгаа. Тэгээд 100 пуужин явуулснараа Украины пуужины эсрэг зэвсэг ачаалал дийлэг барахгүй. Тэгэл иймэрхүү тесрэл хаасайгүй юм дэлбэрч байгаа. Дэд бүтц, цахилгаан станц, төмөр зам, үйлдвэрлэл. Өнөөдөр жоохон заяа муутай өдөр байна. Яг гэх юм бол Германы Бундесканцлер Фридрих Мерц Дональд Трампын цагаан ордон руу орсон. Би үсчээсэн байх юм бол жоохон алгадуулах чимээ гарч ирэх хаа гэд. Тэгсэн чинь Илон Трамп хоорондоо ингэ зодтолтоод байгаа хгүй. Тэгээ бүр ингэ сонин. Одоо сайн мэдээнүүд нь гарч эхэлж байна л да. Трамп цагаан ордонгийн туслах хамт ажиллаж байгаа хүмүүс тий ямар сигнал, ямар мэдээ гаргаж байгаа юм бэ гэх юм бол Илонтэй эвлэрэх магадaltaй. За. Тэгээ бүр funny Оросын ерөнхий сайд аасан Дмитрий Медведев тий. We are ready to facilitate the conclusion of a peace deal between Donald and Elon. Бид нэр Donald Elon-ы хооронд их тайвныг зуучлахад бэлэн байгаа. For a reasonable fee. Гэхдээ төлбөр мэдээж аавна. Тэр юу юм бэ гэх юм бол бид нар энэ их тайвныг бий болгосныхаа төлөө Starlink компани хувьцаа авмаар байна. Тэ. Бити хоорондоо зодолтой guys. За энэ бүр энэ хоёр хүний Elon бүр олон улсын төвшөнд хүрсэн. За бүр Оросын тийм байнгын аюулгүй байдлын хорооны дэд дарга хуучин ерөнхий сайд Путины баруун гар энийг яаж байгаа юм бол. За окей, одоо буцаа Фридрих Мерц Дональд Трампын юу л орчих. Фридрих Мерц сонирхолтой цагаан ордон дотор нэг 5 минут ярьсан. 5 минут ярьсан. Азтай. Фридрих Мерц амар азтай байсан. Яг гэх юм бол Дональд Трампын анхаарал шал өөр тийш явцсан байсан. Elon дээр явж исэн. Тийм учраас Фридрих Мерц алгадуулаагүй. Тэ мань хүн бүр ингэж гарсан баха. Бурхан. Thank you Elon. Thank you Elon гарсан баха. За. Гэхдээ хэвлэл мэдээллийн янз бүрийн юмыг зулгаах гэж авах гэж үзсэн. За тэгээд энэ хоёр хооронд хамгийн ихээр ярих сэдв юу юм бэ гэвэл мэдээж Орос Украины дайн. Тэ. On Russia, are you willing to put more pressure on Putin to end the war by imposing new sanctions on Russia and also on China? За Герман хэвлэл мэдээллийн хүн акцентнаас шууд сонсогдно. Are you ready to put more sanctions on Putin and Russia to end the war? Санахмаар юм бол би дээр үед бас англи герман аялагтай ярьдаг байсан. За юу асууж байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг зогсоохын тулд Путин дээр Орос улс дээр дахиад нэмж санкц хориг тавихад та бэлэн байгаа юу? Тэ? Путиний гарыг илүү чангаар муших хизээ болох юм бэ? Remember, I'm the one that ended Nord Stream 2. Герман улсын Бундесканцлер хажууд юу л чинь ой санаарай. Бити мартва. Би Nord Stream 2-ыг зогсоосон шүү. Герман улсын хамгийн том эдийн засгийн төсөл юу байсан бэ гэх юм бол Nord Stream 2 тэрийг Дональд Трамп зогсоосон гэж өөрийнхөө магтж байна. Герман улсын Бундесканцлер хажууд. Герман улсын өөрийнх нь тусгаар тогтнолын асуудал, өөрийнх нь эдийн засгийн хилцэл Оростойгоо энийг Трамп зогсоосон гэж Бундесканцлер хажууд ингээд нэг пассив бяцхан алгадал явсан. Going to a place called Germany, come to think of it. I'm sorry I did that. Би хаан зогсоосон байх юм бол Герман зогсоосон. Уучлаарай өгшөн. Танаа том эдийн засгийн төслийг би зогсоосон уучлаарай. Тэгээд Фридрих Мерц хулчгаргаар зүгээрээ it's okay. I ended Nord Stream 2, nobody else did. And then би Nord Stream 2-ыг зогсоосон. Өөр хэн ч зогсоогүй шүү дээ. Тэгээд би зодог тайлсныхаа дараа миний 4 жил өнгөрсөхийн дараа Joe Biden юу исэн бэ гэх юм бол ногоон гэрэл асаагаад Nord Stream 2 ашиглалт нь орсон шүү дээ. Biden came in, he immediately approved it. That's essentially the largest pipeline in the world. Going to За тэгээд Nord Stream 2 юу юм бэ гэх юм бол дэлхийн хамгийн том газны хоолой. Тэ би зогсоосон. Germany and other countries. And by the way, we have so much oil and gas, you will not be able to buy it all. I mean, you literally, we have so much, and I hope we're going to make that a part of our. Тэгээ Путин юусоо яриаггүй те хориг мориг санкц мат юусоо яриаггүй юу ярьсан бэ гэх юм бол шууд манад Америк газ нефт байгаа штэ. Герман улс баг манай бүх газ нефтийг бүр авах чадахшгүй бид нар тийм их газ нефт байгаа. Тэрийг хоёлаа ярих хөө. Наад
хамгийн хямдхан газны хүүсүр чиний улсын тусгаар тогтнол ямар эдийн засгийн хилцэл хийн үү? Надад хамаагүй чи манай газыг авчгаа. Trade deal because we have more than anybody else. We have actually the most by far in the world, probably double what anyone else has. So Үн яриаггүй те хамгийн хямдхан хаанаас авах юм бэ гэм Оросоос авна надаас авчгаа өгшөн 2 дахин үн хамаагүй манаас ав. Путин дээр шинэ хориг тавихгүй юм байна. Путинийг торгохгүй юм байна. Ягаад вэ гэх юм бол дараагийн хэлсэн үгнээс хэдүүл ойлгож байгаа. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны ялт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл, тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За, энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээлэл доор. За, амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр үргэлжлүүлээ. There's some additional fighting that's going to go on. You know, he attacked and they attacked pretty harshly. Тэгээд дахиад эдгээр маргалтанд байлтаа нь үргэлжлэнэ. Тэ? Украинчууд дайрсан, Оросууд дайрсан, Украинчууд тэгээ бүр хүн цохилт дөнгөж сая тэ өнгөрсөн хагасаа бүтсэн болсон. Оросууд хариу байр. They went deep into Russia, and he actually told me. I mean, I made it very clear. He said we have no choice but to attack. За тэгээ бид хоёр уцаар ярьсан. Тэгээ Путин надад юу гэж хэлсэн бэ гэх юм бол би хариу барих ёстой. Би дайрна. Би дайрах ёстой. Би хариу үзүүлэх ёстой. Based on that, and it's probably not going to be pretty. I don't like it. Тэгээд it's not gonna be pretty. Сайхан юм болохгүй, муухай юм болно. Би тэгээд юу гэж гойсон байх юм бол бити бойл надад таалагдахгүй байна. Don't do it. You shouldn't do it. You should stop it. Надад бойл. But again, there's a lot of hate. Тэгээ үзээ яддаг шүү дээ энэ хоорондоо. Тэгээд Трамп энэний араас нь юу гэж хэлсэн байх юм бол яа энэ хоёр зүгээр ингээ гудамжид таарсан хоёр зүгээр ингээ хүүхдийн тоглоомын талбай дээр маргалтж байгаа хүүхдүүд. Тэгээд заримдаа хүүхдүүд маргалж байхдаа зодолж байхдаа зодолдуулах хэвээр. Одоо дуусчиж ерөөхдөө нэг шийдэлт хүрнэ. Би дундуур нь орох одоо бодлоо олцсон. Тэгээ Дональд Трамп энэ хурал дээр юу ч хэлсэн бэ гэвэл Friedrich Merz дундуур нь орж ирэх ямар ч боломж өгөөгүй. Friedrich Merz нийтдээ 5 минут ярьсан өмнө хэлжсэн те. Юу ч хэлсэн бэ? Хоорондоо алдснаа. Одоо Оросууд хариу барина. Тэгээ юу болсон бэ гэвэл өчтөр шөнө өнөөдөр өглөө Оросууд хариу барьж эхэлсэн. Russia strikes Ukrainian UAV workshops. Дроны үйлдвэрлэл, зэвсэгний үйлдвэр гих мэт агуулга бүгднлөө ингээ халтсан. Нэмээд өчтөр энэ Оросын талын мэдээлэл ТАСС-аас авсан. Өчтөр 1400 Украин цэрэг нас барсан гэж байна. За тэгээд тагнуулын мэдээлэл ингээ аваад үзэх юм бол хэвлэл мэдээллийг аваад үзэх юм бол Оросууд өчтөр орой зөвхөн өчтөр орой 100 пуужин явуулсан гэж байгаа. Тэгээд 100 пуужин явуулснараа Украины пуужины эсрэг зэвсэг ачаалаад дийлээгүй барахгүй. Тэгэл иймэрхүү тесрэлт хаасайгүй юм дэлбэрч байгаа. Дэт бүүц, цахилгаан станц, төмөр зам, үйлдвэрлэл бүгдийг одоо бомбогдож байгаа. Өчтөр шөнө ерөөхдөө Киев томоохон хот дотор юу гарч исэн бэ гэх юм бол дан утаа гарч исэн. Тог цахилгаан тасарсан. За тэгээ өчтөр орой бас Вашингтон хотын Украины элчин сайдын яам дээр тийм ээ Украинчууд Оросуудын одоо энэ жилийн төлгөө, эх жилийн төлгөө танилцуулсан. Хаанаас ямар област газар нутаг булаагаад авах гэж байгаа юм. За тэгээ зум нь хийгээд үзэх юм бол заяа. Одоо энэ хэсэгтээ ингээ байлтаа талбай эзэлж байгаа Суми хот руу одоо барыг орцсон байгаа. За энэ дөрвөн област бол тэр чигтээ авч байгаа. Херсон руу орж байгаа одоо Миколаев руу дөхөж чинь. Тэгээ энэ жилдээ энэ жоохон цайвар улаан өнгөтэй хэсгүүдийг Оросууд энэ жилдээ авах гэж байна. 2025 оны төгс хүртэл ерөөхдөө Чернив, Днепр, гол Харкив, Суми, Миколаев, Одесса, тэгээд Молдова хүртэл Украин талбайнуудыг булаагаад авах гэж байна.
Энэ жилийн эд сүрэл ингээд явчих юм бол Оросууд амжилттай. Украины далайн гарц байхгүй болно. Тэгээ далайн гарц байхгүй болчих юм бол буудаага олон улсын зах зээл дээр өөрийнхөө өссөн үнээрээ зарах боломжгүй болно. Нэг бол Молдовагаар дамжина. Тийм ээ. Нэг бол Румыниягаар дамжина, нэг бол Польшоор дамжина, нэг бол Оросоор дамжина. Далайн гарцгүй болж байгаа гэсэн үг. За, тэгээ манай монголчууд далайн гарцгүй байнааг бүгдийг аягүй сайн мэдж байгаа. Нүрсээ ямар үнээр зарж байгаа, зэсээ ямар үнээр зарж байгаа юм бэ гэх юм бол зах зээлийн доогуур ханшаар зарж байгаа. Украин яг тэгнь нэмээд хамгийн ашигтай, хамгийн гоё газар тариаллын талбай Оросуудын өмч болно. Уул уурхай газрын баялаг бүр ярих хэрэггүй. Тэгээд Зеленский өөрийнхөө ороо зассан. Одоо ямар орон дотор хөвж байгаа юм бэ? Мань хүн сандарч байгаа. Тэгээд твит гаргасан. Тэгээ Оросчууд одоо ингээ болохгүй юм бол бидний ингээ тулсан бөмбөгж байна. 400 дрон, 40 пуужин, 49 хүн одоо гинцсэн тий Ослолд орсон. Оросд хариуцлага тооцох хэрэгтэй. Бла 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 бүгдээр энийг мэдж байгаа. Хогч нь тий Орос холбооны ерөнхийлөгч алах гэж үзсэн. Цөмийн зэвсгэлөө халдах гэж үзсэн. Тэгээд Оросуудын хариу энэ мөн үү? Биш ээ. Оросуудын хариу одоохно болоогүй байгаа. Энэ зүгээр амталгаа явж байгаа. Хүмүүс юу хэлж байна гэх юм бол ер нь бол дайн зарлах магадлал маш өндөртэй. Нэг жижигхэн цөмийн зэвсэг шидэгч магадaltaй. Яагаад гэх юм бол Америкчуудын цөмийн зэвсгэлөө халтсан бол аль хэдийн пуужин явцсан байгаа. Цөмийн зэвсэг аль хэдийн явцсан байгаа. Оросууд харин хариу барихгүй байгаа, хүлээж байгаа. Тэгээд минимумда хүмүүс юу ярьж байна гэвэл Оросууд Украинд дайн зарлана. Тэгээд дайн зарласан өдөрт нь тэр нэг цаг 30 минутын дараа урагш нэг жижигхэн цөмийн зэвсэг явж магадгүй. Тэгээд хинт зориулагдсан бэ гэх юм бол Зеленскигийн толгой дээр унгаах магадлал өндөртэй. Хэвлэл мэдээлэл бас хэлж байна те. Оросууд ерөөхдөө пуужингуудаа ихсэж байгаа. Өмнө нь бол харьцангуй тайван соёлтой бөмбөгдөж исэн бол одоо тэр хязгаарууд байхгүй. За. Тэгээд бас нэг муу мэдээ. Украинчуудын хувьд US to review its military deployments around the world, Pentagon chief says. Pete Hegseth юу хэлж байна гэх юм бол Америк бид нар дэлхийд даяар цэргийн баазтай цэргүүдэд байршуулсан байгаа. Европ даяар Сауди Араб гих мэтчлэн ийм олон бааз хэрэгтэй юм уу? Энд юу хийж байна гэвэл заяа НАТО-гаас гарахгүйгаараа НАТО-гаас гарч эхэлж байгаа юм байна. За тэгэхээр маш олон ийм улс төр олон улсын улс төрийн шинжээчнэр хэвлэл мэдээллийн надтай адилхан контент хийж байгаа хүмүүс юу хэлж байна гэх юм бол одоо Оросууд харгас болж эхэлж байгаа. Фильтр байхгүй болцсон, хязгаарууд байхгүй болцсон. Тэгээд дайн зарлаад Украин улсын засгийн газрыг тэргүүнийг дээд ерөнхий сайд гих мэдшин устгах тун ойрхон байгаа. Хизээ болохын хэдүүлээ хүлээ. Тэгээд энэ дайн бас хурдан дуусаасаа. Тийм ээ. Дайнаас залхаж байна. Come on. Тазан хөвцөө өсөх ёстой гэх мэт тий. Баяртай. Сайхан амраарай. Өнөөдөр тайван үт. Тэгээ маргааш үлээ хувцааны ханш харахаараа дахиад сайхан нугаарцсан байгаасаа тий.